Hi, за бүгдээрээ сайн байцгаана уу? Rose Emi-сан миний channel тавтай морил. За би ингээд Disney явж ирсэн. Ганцаараа үзээ явах надад бас үнэхээр хайран санагдаад за ийм юм байдгийн байх шүү гэд влогороо Монголд байгаа хүмүүстэй хөөрхөн дүүнэртаа хүргэе гэж бодсон. Тэгээд миний бичлэгийг бүгднийг үзээрэй. За одоо би ингээ хүүхэлдэйн театр үзэх гэж байгаа. Тэгээд ингээ үүдэнд нэм хөөрхөн олтын юм сүнэрүүд байсан үзүүрийн. Тэгээд харж байгаачлын энэгээр зөвөр гүнж хаанхүү анимийн дүрүүд бүр үнэхээр их байсан. Харахад бүр бас үнэхээр сонирхолтой хүссэн дүртэй хуурж ирдэм билээ. Тэгээд би бас дараа ирэхтэй амар гоё дүрт хуурмаар байгаа боловч би удахгүй Монгол явах чаа. За ингээд үүдэнд нь очилж агаад бүгдээрээ завиндаа суугаад доторх хүүхэлдэйн театраа үзнэ. Тэгээд үнэхээр хөөрхөн ингээд орны хүүхэлдэйнүүд байсан, гоё дуунууд байсан. Тэгээд яг нэг тийм хүүхэд наснд эргээд очиж байгаа юм шиг нэг тийм нандан, хайр хүрсэн, үнэхээр гоё дулаахан санагцсан. Тэгээд энэ бүгдийг ингээ яаж хийдэг вэ? Ямар гоё зурсан юм бэ? Ямар гоё өнгө алаглал вэ гэд би бүр биширсээр агаад гарч ирсэн.
Танараас асуугаад би ингээд өөрөө ингээд voice давхар оруулсан дээр нүү. Эсвэл ингээд яг ориг дууг ингээд хിവэр нүлтэйсэн дээр нүү. Та нар юу гэж бодож байна? Надад саналаа хуваалцаарай. За үлгэр дууслаа. Эхэлсэн цагтаа буцаад ирлээ. Надаа яг нэг тийм үнэхээр гоё мэдрэмж авсан. Энэ хартаа амар хөөрхөн байгаа. Фүжи санг хүртэл бас ингээд хийчихсэн. Фүжи бол ингээд улсынхаа түүхэн дурсгалт газруудыг бас ингээд хүүхэлтэндээ ингээд оруулаад багтаагаа шингээд хийсэн надад бас ингээд аюу гоё түүхийн өв соёлоо бас хадгалж үлдчихэж байгаа юм шиг санагдсан. За тэгээд баяртай.